Хором төрөг үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид бүхэн өнөөдөр маргааш болох эрд цэргийн баяртай холбогдуулан за эрх хүний дотор эмээлтэй азартаа морь сэдвийг сонгон авч за эрэгтэй хүн уйлах ёсгүй гэж бас хүмүүс их ярьдаг. За эрх хүн бол хариуцлага хүлээх ёстой ч гэж бид бүхэн уламжлал бас нэлээдгүй олон жил ярьж ирсэн. Тэгвэл орчин үед эрх хүн ямар байх ёстой юм? Орчин үед бас энэ эрэгтэй хүн ер нь уйлах ёстой юм уу? Гих мэтчлэн их гоё одоо өнцгүүдээр хэдүүлээ ярилцсан. За мөн бас аавуудын төлөөлөл байгаа учраас за та бүхнийг бас анх аа болж исэн үеийн за ихтэртэйг анх яаж танилцж исэн ч юм уу те гих мэт бас нандин дурсамжийг нь хүндсэн асуултуудыг бас бэлдсэн байгаа. За мөн бас манай сэтгэл судлаач маань бас илүү тоо статистик талаас нь ярих байхаа гэж бодож байна. За ингээ хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Миний зүүн гар талаас манай Жанлав маань хүрэлцэн ирсэн байна. За бас олон нийтэд бол бас нааша цаашаа гэдэг контент саяхан бас шинэхэн аа болсон байгаа. За мөн манай Сэлэнг одоо иргэдийн төлөөллийн бас зочин маань ирсэн. За бас аавуудын төлөөлөл. За мөн миний баруун гар талаас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Эрхэс хүрэлцэн ирсэн байна. За мөн жүжигчин Засчихэр хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За мөн бас эмэгтэйдээ сайхан болсон Мартин 8-ны мэндийг хүргэе. За хамгийн ихний асуултаа Эрхэс судлаачаас сууя гэж бодож байна л та. За ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс юугаараа ялгаатай байдгийг, за ялангуяа бас мэрэгжлийн хүний үүднээс гендерийн тэр эрх үүргүүдийн хуваарлт нь яаж явдгийг энэ талаар бас та нэг мэдээлэл өгвөл. За бүгд нь энэ орой мэндийг хүргэе. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг сүүлийн жилүүдэд тэгш эрэгтэй ч юм уу тий хооронд нь ялгаагүй байлгахын оролдлогоодыг хийж ин л та. Гэхдээ ялгаагүй гэж тодорхойлох тусмаа хичнээн их ялгаатай гэдгийг нь гаргаж ирдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины бүтэц үйл ажиллагаа, жин, грамм, за тодорхой одоо дэлбэнгүүдийн хэмжээ доторх нейронууд нь хүртэл ялгаатай. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн бол төрөлхөөсөө маш өөр байдаг юм аа. За энийг ерөнхийд нь бол яг эрэгтэй хүмүүсийн баруун тарих, эмэгтэй хүмүүсийн зүүн тарих илүү ажилдаг гэд одоо эрэгтэйчүүд илүү хөдөлгөөний, эмэгтэйчүүд илүү мэдрэмжийн гэдэг тал руугаа ярьдаг ч гэсэндээ үүнээс гадна нэг дааврын ойлголтууд бас орж ирнэ. Тэгэхээр эрэгтэй хүний гол онцлогийг илэрхийлж байгаа тестостерон даавар, эмэгтэй хүний гол онцлогийг илэрхийлж байгаа эстроген дааврууд нь бол энэ хоёр хүйсэн дээр хүчтэй ялгаануудыг бий болгож байгаа. Тэгэхээр энэ одоо даавруудын үндсэн дээр олвол зан чанар, за бие махбодын хүч чадал, өөртөө төрж байгаа сэтгэл хөдлөлийг илэрхийлэх байдлууд хүртэл хоорондоо юм ялгаануудыг бол үүсгдэг байх нэ. За дараад нь гендерийн талаар асуусан тий. За хүйс болон гендер гэд хоёр ойлголтыг ялахын тулд хүйс нь бол төрөлхийн одоо бие анатомийн бүтцтэй холбоотойгоор тайлбарлагдж байгаа ойлголт бол гендер гэдэг нь нийгмийн зүгээс тэр хүнээс ямар байхыг хүлээгээд байгаа юм бэ гэдгийг хүйстэй холбож хүсэж байгаа. Чи эрэгтэй хүн учраас ийм байгаад өгөөч. Чи эмэгтэй хүн учраас ингэх ёстой штэ гэдэг энэ байдлыг бол гендер гэж тайлбарлаж байгаа. За манайхан тэгвэл зочд маань жишээ нь Засчихэр зочноос ахуулаа. За бодит байдал дээр яг санал нийлж гинүү та бас. За яг эрэгтэй хүн ойлгохгүй байх ёстой. За өнөөдөр бас сэдвийг яагаад сонгосон бэ гэхээр эрэгтэй хүний дотор эмээлтэй азартаа морь гэхээр бүх зүйлсийг л өөртөө хурааж за энэ гэр бүлийг авч явах гэ. За би бас дотроо бодчихлаа юм л та. Одоо цагт бол эмээлтэй азартаа мориос илүүтэй баг ипотекийн зээлтэй байр, машин ч юм уу гэд. Энэ бүх зүйлийг л эрэгтэй хүн одоо өөрийнхөө хүрээнд авч явах ёстой гэдэг. Тэгээ энэ дээр та юу н санал нийлдэг үү? Би санал нийлдэг гэхээр одоо яг юутай санал нийлэх вэ гэхгүй. Би одоо бол айгүй уйланхаа шүү дээ. Уйланхаа талдаа байдаг. Тэгээд урд нь бол жоохон нууж уйлдаг байсан. Одоо бол бүр цайрсан. Хүүхдүүдтэйгээ нийлээл, эхнэртэйгээ нийлээл кино шив үзэж байгаа л тэгэл уйлчин ер нь тэрэн ч амар юм шиг санагддаг ш. Тэгээд анх охин уйлаад байна. Тэгээд нэг ингэж мэгдэг байсан чинь сүүлдээ бол тэгээд ер нь бол эрэгтэй хүн дотор мэдрэгж байгаа мэдрэмжээ хаана хизээ хэний хажууд гарах уу гэдгээс л хамаардаг байсан юм болов те. Одоо үед ер нь их бүх юм нээлттэй болоод байгаа шүү дээ. Залуучууд эсвэл одоо ээж аав нар, өвөө эмээнэр хүртэл одоо ер нь бол их хүссэн юм үзэж байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь их нээлттэй болсон юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгээд одоо бол ер нь бол уйлахаас ичдэг эрэгтэй хүн их л ховор болсон байх л гэж би бол боддоо шүү дээ. Тэгээд ер нь бол уйлж байгаараа
гэх юм уу те. Ер нь заавал тэгж дотроо буглаад байх шаардлагагүй те. Нээлттэй байгаарай. Тэгээд дотор мэдрэмжээ нуугдсан бол чамд өөрт чинь бас нэг юм боглох байх л гэж байна. Таны хувьд хамгийн сүүлд хизээ байлуу ер нь шалтгаан. Одоо кино үзээдгээ сайн ярьжсэн. За өчтөр өглөө өчтөр гэр бүлэрээ сууж агаад гоё кино үзэхүүгээд тэгэл да гэдэг. Нэг кино үзээд нэг солонгос кино үзээд сайхан уйлж явлаа. Тийм байна. За баярлалаа. За Жанлуи маань хувьд сая бас яг асуусан асуултыг асуугаад эхлэе гэж бодож байна л да. Хамгийн сүүлд юу н хизээ ойлов. За магадгүй сая шинэхэн болсон. Болохтой байсан уу? Тийм байна. Би сая нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө хаан сэтгэл зүйч маань асууж яхад жилийн өмнө гэсэн чи удлаа ярьсан байна. Тийм байна. Яг сая болохтой үйлсэн юм байна. Гэртээ нохотойгоо ярилцж байгаад нэг үйлсэн юм байна. Үйлсэн байна. Уйлд юм байна. Тэгээд сая нэг асуусан эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэд тэр үгийг яг би хувьдаа тэгж ойлгохтой. Яг нөгөө эмээлтэй хазаартай морь гэдэг нь яг асуудлууд одоо сая ярьлаа ш нэг хипотек юм уу гэдэг асуудлууд одоо байдаг гэдэг өнцгөөс биш одоо нэг эрэгтэй ч маш их зүйлийг бодож төлөвлөж амьдрдаг шүү дээ. Ер нь бол алсыг хардаг гэж ярьдаг. Эмэгтэй хүн бол өнөө маргааш хардаг гэдэг шүү дээ. Амьдралынхаа одоо өдөр тутмын одоо тий хүүхдээ яаж ийн ээж ийн. Эрэгтэй хүн бол илүү амьдралынхаа алсын төлөвлөлт за одоо 5 6 жилийн дараа ч 10 жилийн дараа би ямар байх вэ? Хүүхдүүдээ яаж өсгөх үү гэдэг зүйлийг боддог. Тэр бодлынхаа хүрээнд яг нөгөө нэг хитийн зорилго нь тухайн яг зүйрлж хэлж байгаагаар эмээлтэй хазаартай морь гэдэг шиг том байдсан болов эр хүний дотор гэж ойлгодог. За тэр хэцүү байгаад буглаад яваад байгаа зүйлүүдийн хувьд гэх юм бол бас арай өөр байх. Тий. Би болохоор яг бас их тийм төрлийн баггүй. Нэг олон ингээд өдөр тутамдаа ингээд хүнтэй ярилцаад идэггүй. Дотроо хурааж байгаа нэг гарах гэдэг. Нэг гарахтаа буруу гаргачих гэдэг. Тэр энэ бас буруу юм шиг байна. Сүүлд нохотойгоо ярилцаад үйлсэн гэдэг. Тэгэхээр ер нь нэлээд төвчж агаад ер нь бас нэг ярилцаад бараг тийм болж тааж тий. Ер нь л тий. Тэрс нөгөө ярьж чаддгүй юм аа. Хүнд ярьж чаддгүй юм гэж байдаг байхгүй бас. Тэргүүл би эрэгтэй хүмүүст айгүйх байдаг хаа. Их стрессээ хүртэл нуух юм байдаг. Тийм зүйлээ яг ингээд хүнд итгэж ярьж чадахгүй болохоор яг маа нохоо хизээж хинт цаашаа ярихгүй. Тийм болохоор ингээд бүх юма хилчингүүт яг ингээд дотор уужраад тийм уужраад ирж байгаа юм л та. За Сэлэнгэ таны хувьд за хамгийн сүүлд хизээ байлуу ер нь шалтгаан юу байв? Ер нь яг нь ирчүүд уйлдаггүй байх их хичээдэг бол гэж боддог шүү дээ. Яг бол сая сэтгэл зүйч ярьдаг шиг нөгөө нэг ялгаатай байх га тий. Одоо чи эмгтээчүүд уйлж яхад хажууд нь дагаад уйлахаар нэг тийм сонин санагдаад байдаг болохоор нэг эр хүн биш юм шиг тий. Адилхан болох гээд гэдэг юм. Ялгаатай байдлаа ингэж нөгөө гаргах гэж ч юм уу тий. Заримдаа бүр уйлбаргүй санаж байгаад эмгтээчүүд уйлдсан байхад энэ одоо уйлах ёсгүй юм да гэж бодох үеж гардаг. За магадгүй тэгсэн мөртлөө эмгтээ хүмүүс уйлах ёсгүй зүйл дээр ирчүүд ч уйлдсан байж болдог. Яг магадгүй найзуудтайгаа ярьж байгаад одоо амьдралынхаа түүхсгүй бол асуудлаа ярьдаг ч юм уу те тэр үед нууцаар ч юм уу. Тэгээ энэ бол одоо магадгүй нэг юм нууц сэдвч гэж магадгүй одоо хизээ үлсэн гэхээр би одоо бол нэг 2 сарын өмнө гэр бүлтэйгээ байж байгаа сая хэлж байгаа кино үзээтэй ингээ өөр ирэхгүй ингээ тэрийг хараад ингээ янз янзын зүйл бодож байгаа шүү дээ хүний хувьд те. Тэгэхээр ингээ нулимс гарч байгаа. Гэтэ би бол энийг нөгөө нэг магадгүй хүн болгон дотроо яг нэг хүүхд занал байж идэг гэж боддог шүү дээ. Хизээч одоо ингээ жохон хүүхдүүд сууж байгаа. Харахад бид нар нэг том хүмүүс сууж байгаа болооч яг үндэ ингээ нэг хүнтэй яриа суухаар дотор нь жохон хүүхд чиг томоогүй зан эсвэл нэг тийм зан байдаг бол гэж боддог. Тэгээд эрэг хүний дотор эмээлтэй хазаартаа морь гэдэг яг өнөөдөр сая чи ипотекийн зээл ярьж байна. Өнөөдөр энэ ачааллыг авч явах гээд ирчүүд эмэгтэйчүүд ялгааг бол зүтгэж байгаа. Гэхдээ ирчүүдийг чи ийм байх ёстой гэдэг стандарт тавиад ирэхээр ирчүүд инээсээ ингэж нэг хүрх гэж. Тэгээ би ийм хүн чатсангүй штэ гэдэг ч юм уу те. Инээсээ болоод ир хүн сэтгэлээр унах. Эргээд энэ одоо та бүхэн харж байгаа нийгэмд үсэж байгаа амар болтын ихэнх нь 80 орчим хүн штэ эмэгт ирчүүд штэ. Тэрс яг бол тэр стандартыг хангах гал зүтгэлээдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд чи бол тийм байх ёстой гэдэг ч юм уу. Тэгээ энэ бол нэгсэндээ тэр эмээлтэй хазаартаа морийг амьдаа ногтлохж маш хичээж байгаа. Тэгэхээр бол би юу гэж боддог гэхээр эр хүн ч гэсэн бас хайрлах хүсэж байдаг. Эмэгтэй хүч ялгаагүй хүсчихсэн мөртлөө илүү эмэгтэйчүүд нь нөгөө нэг давуу байдлаа ашиглаад ч юм уу байнга хайрна гэхэд байдаг тий. Магадгүй ирчүүд ч гэсэн цэцэг авахыг хүсдэг ч болно шүү дээ. Би бол зүгээр тэгжэл зүгээр дотроо бодож байна. Тэгээд энийг нөгөө хувь хүний хувьд аваад үзвэл би зүгээр нийтлэг утгаараа л бодож байна л та. Та хоёрын маань хувьд ч гэсэн цэцэг авахыг хүсдэг юм. Бас өгүүл авна шүү дээ. Өгүүлээс авах та.
За би яг эрхсээсээ бас судлаачаас асууя гэж. За сая бас нөгөө эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн байдал, за амиа оролт гээл нилээдгүй бас асуудлуудыг ярьлаа. Тэгвэл яг энэ эрх хүний сэтгэл зүй тулгарж байгаа юу хамгийн том сорилтууд судлаачны үднээс бас судлаад үзэхэд юу гэнэ вэ? Эрэгтэй хүмүүст одоо нийгмээс тавьж байгаа шаардлага нь хаанаас эхэлж үүсэж гэн гэхэд дөнгөж хүүхэд төрсэн цагаас эхлээд эцэгийнх нь эрэгтэй хүүхдөө эмэгтэй хүүхдөө гэдгээс за цэнхэрүүл яах вэ? Ягаавал яах вэ гэд асуудал эхэлдэг. За хүүхэд уйлах үед социологчдын нэг судалгаа байт юм л да. Хүүхэд уйлах үед хүүхдийн нэг өвөө эмээнэр шилэн хорооны цаанаас анхаардаг. Энэ дээр эрэгтэй хүүхэд нь уйлсан чинь өвөө нь алхахлаар ямар чанга дуу хоолойтой бахархмаар хүүвэ уйлах нь түүний уушгинд нь сайн. Охин шин төрсөн охин уйлсан чинь түүнд ямар нэг юм хэрэгтэй болсон баха живхийн сайлын хурдан сувлагч дуудыг ингээд гүгээд те. Тэгэхээр хүүсээс шалтгаалаад бүр багахаас нь ийм байгаасай эрэгтэй хүн бол хүчтэй байдаг шүү, ийм байдаг шүү гэдэг ийм стандартуудыг тавиад өгчдөг. За нөгөө талаараа сая залуучууд маань ойлгох талаар ярьж байна. Тэгэхээр ерөнхийдөө хүнд үндсэн 6 төрлийн сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг. За аз жаргал, уйтгар гуниг, уур хилэн, гайхшрал, зэвүүцэл жигшил бишээ би зэвүүлсэлтэй давхардуулаад илчлээ. За уурыг хэлэг бах тий. Уур гэдэг ингээд 6 төрлийн сэтгэл хөдлөл байдаг. Гэтэл насанд хүрэхчид ер нь хүмүүс эрэгтэй хүнд хамгийн хүлээн зөвшөөрөгддөг сэтгэл хөдлөл нь уур бухимдал юм байна. Уурлахлаар нь эр хүн чинь гэж хүлээж авдаг. Тэгсэрнээсээ гуниглахаар нь ч юм уу тий ямар нэлцгаа юм бэ гэдэг юм сөрөг онцгөр ингэж хандаад байна. Энэ нь аль сорилт бэрхшээл юм болоо. За нэмээд ирчих. За нэмээд өшин хоног одоо за үе нэгдлийн үеэсээ ярих юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг оролцоо ямар байсан бэ гэд ярихлаар те эрэгтэйчүүд нь бусад эрэгчүүдээс араатай амтнаас хамгаалдаг, ан гөрөөндөө явдаг, тижээдэг, титэгдэг. Гэтэл орчин үед болохоор энэ нөхцөл байдал нь илүү нэг гэр орноо тижээх, хариуцлагыг хүлээх гэд арай хэлбэр нь л өөр болж байгаа болохоос биш хിവэрэл ингэж оршин тогтнож байгаа. За таны хувьд маш гоё үнцгийг бас гаргаж ирлээ. Засчихэр танаас асуух гэдэг нөгөө гэр бүлд байгаа тэр хариуцлагыг одоо орчин үед бас нэг зарим гэр бүлүүд ч юм уу 50-50%-аараа хуваая. Гэр цэвэрлэх нь бол эмэгтэй хүний ажил биш. Хоёулаа хамтдаа гэрээ цэвэрлэе тий. Хүүхэд тасрах бол ганцхан эмэгтэй хүний ажил биш. Хамтдаа асарья гэдэг. Энэ ойлголт ер нь нэлээд давмгаалж байгаа юм шиг санагдаж байна л да. Тэгэхээр магадгүй таны гэр бүлийн хувьд те яг тэр хариуцлагыг хэрхэн яаж бас хуваарлж хүлээж байна вэ? Манай гэр бүлийн хувьд гэдэг зөвхөн манай гэр бүлийн хувьд өөрсдийнхөө бүх боломжит хувилбаруудаараа л явдаг. Хамгийн боломжит хувилбараараа жишээ нь манай эхнэр өглөө 9-оос оройд 6 болтол ажилдаа байх юм бол миний ажил бол зарим тохиолдолд зөвхөн орой 7-оос л эхэлдэг байхгүй тоглолттой. Тэнгүүд би өдөрт нь гэрийн ажлыг хийн. Ер нь бол гэрээ цэвэрлэн хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгнө аавна. Өглөө хувцлаад өглөөр нь хүргээд орой би аваад эренгүүтээ нэг бантан хийгээд өгчнө. За гэрээ цэвэрлэн орой орж ирэнгүүт хоол хийгээгүй мүү гэж ихнэр уурлна тий. Хүүшээ би хийгээгүй л штэ гэд сууж би над бол тэр асуудал биш юм шиг санагддаг. Бас нэг зарим юм дээр манай ихнэр бол жишээ нь юу яадаг вэ? Миний хогоо битээ гаргаж аяа хайр нь гаргаа хийчих. Маргааш өглөө гаргая. Өглөөдөө гаргаж шөндөө гаргаад яах юм. Шүн хог хайдгүй гэсэн гээл те. Тиймэрхүү тохиолдол байгаа. Түүнээс л нэг тэгэж гэрээ цэвэрлээ гэд би хог хайлаа гэд хүүхдээ хараад хоол хийлээ гэд юм хум угаалаа гэд надад л нэг тийм дороотой зүйл бол байдаг шүү дээ. Ягаад гэвэл би ч нэг ээж аав би айлын том тэгээд доороо бас нэг эрэхтэй дүүтэй тэгээд ээжийн тушаалаар л явна шүү дээ. Гэрээ цэвэрл би очиж чинь маха гарах гэлээ. Тэгээ би ч бүгд хийдэг л байсан юм чинь. Над нэг асуудал биш юм шиг санагдав. За жанлаас сая бас шинхэн аавсан гэж хэлжсэн. Тэгэхээр аав болсон тэр үеийн мэдрэмжээсээ ер нь хуваалцвал тэгээд за бас залууны үед яг аав болохын өмнөх үе, дараа үеийн тэр нэг одоо өөрчлөлтүүд ер нь юу байсан? Бас энэ дээр гоё үзэл бодлоо илэрхийлээ. Яг аав болох үеийн мэдрэмжийг би ингээд хүмүүс аягүй хүмүүс асуудаг л да. Яг тайлбарлаж чаддгүй юм.
Тэр яг миний өмнө яг мэдрэж байгаагүй эзэж ингээд авч байгаагүй мэдрэмж байсан. Тэг яг ингээд яг намайг ингээд жижигрүүлсэн юм шиг нэг хүн ингээд гарч ирээд тэг дээр ингээд юм яриа явсан чинь намайг ингээд ойлгоод ингээд нүдэ анаатай зэрсэн яг аав нь юм ярьсан чинь ойлгоод тэгэл би мэдгүй уйлал ингээд яваасан имлгийн ингээд шатаар ингээд дээш яваал ингээд юм яриад ингээд тэгээ бас манай хүн нөө хийсрээр төрсөн. Тэгээд бас жоохон хүндрэлтэй билийн асуудалтай төрсөн болохоор яг эхнэрийнхээ бас яаж ингээд хүүгээ төрүүлснийг мэдж байгаа тий. Тэгээ маш их цаг хугацаа хүнд хэцүү ингээд зүйлс басны араасыг тэр хөөрхөн амтлыг ингээд тэрэ явна гэдэг үл мэдгүй. Би л амьдралдаа яг тэрэн шиг яг ингээд чимчитлээ улааж, уйлж маш олон мэдрэмж давхарлж. Тэгэхдээ баярлах мэдрэмж нь хамаагүй өндөр байсан л та цаана. Тийм мэдрэмж үл хийж авч байгаагүй юм байлээ. Тэгээ би тэр үл үнэхээр яг юу ч тайлбарлаж чадахгүй. Тий. За баярлалаа. Сэлэнгэ ташнаас асуух гэдэг. За аа болох тэр мэдрэмж явна байв. За аа болох өмнөх болон дараах те. За таны хувьд бас одоо хэдэн хүүхэдтэй бас аав гэдэг ажлыг те хэр сайн хийсэн бэ? Одоо 2 хүүхэдтэй л те. Тэг яг хуу сайн мууг бол би одоо хэлж болж чадахгүй. Тэгээд ер нь бол яг нэг хүүхэдтэй болно гэдэг бол өөрөөр амьдрахаа болж байгаа юм болж боддоо шүү дээ. Өөр хүмүүсийн амьдралд өөрийнхөө цагийг зарцуулах, өөрөө бас тэр хүний өмнөөс санаа зовх нэгсэндээ илүү их би бол нэг хариуцлага гэхээс л үтгээр нэг аз жаргал нэмэгддэг юм болов уу гэж бодож байгаа. Ер нь бол ээж аавууд болох хүмүүст аз жаргалууд л улам нэмэгдээд байгаа болохоос хариуцлага ч юм уу хэцүү үз гэж би бодосоо гэж боддог. Мэдээж ер нь бол нэг сайн ээж аав болёо гэж мэдээж бүх юм хийж чадлаараа хийж байгаа ч гэсэн мэдээж одоо би боддог л да сая ярьж байна. Тэр аав бол жишээ нэг ярьж штэ ингээд орой хоолоо хийхгүй ингээд энэ бол ирчүүд ингээд би бол ирчүүдийг боддог хөө нэг заримдаа бүр мартчихдаг. Бүр ингээ үнэхээр нэг ноцолтоод тэр хүүхдийн асуудал ард арж чагтадаггүй. Тэгээ хоолой хийхэд гэтэл эмэгтэй хүн бол сая биологи онцлогтой гэдэг шиг нэг хоолой хийж хата нөгөө талаа хүүхдээ хараад хажуудалтаа бараг удирдлагын яагаад бараг толгоо нь хідэн салж ажиллаж хахад бид нар бол хэлсэн биз ирчүүдийн ингээ хараа бол ерөөсө дуран шиг уртгаал харж чаддаг. Эмэгтэйчүүд бол бүх талыг нэг 360 шиг хараад бүх талаас нь юм хийдэг гэж зүгээр боддог. Тэгээ сая хэлж байгаа нөгөө магадгүй эмэгтэй хүний ухааныг бол бид бол яагаад ч гүйцэхгүй гэдэг бол бас хүлээж ширмэч юм шиг зарим юм дээр ялангуяа энэ үр хүүхдтэй холбоотой гэр бүл дээр өмчлөлтөр бол ер нь яагаад ч бол барахгүй ер нь тэрг бол хүлээж ширэх ёстой гэж боддог. Тэгээд аавууд бол яг нөгөө түрүүн биелээш нөгөө ажиллаа хийхээс л үгүй гэр бүлээ өсгөөс ирдгээр нөгөө хамгийн сайн зарим тохиол туслагч нь байх. Тэгээд дэмжигч нь байх. Зарим тохиол хамгийн том нөгөө нэг одоо ханьныхаа үргийг гүйцэтгэх нь л хамгийн эрхэм үргийг болоо даа л гэж бодож байгаа шүү. За би яг энэ дээр бас цасаа цашнаас асуух гэж шигэр. За энэ бол их насны хувьд за нэг юм 3 зочин маань 10 насны циклтэй байдаг. Тэгэхээр ер нь аав нарын романтик байдал нас ахих тусам ер нь хэрхэн яаж өөрчлөгддөг юм. Энэ тал дээр бас та гуруулсан яг нэг асуултыг зэрэг бас асуу гэж бодож байна л да. Романтик хэлхүү дахиад. Уул нэгэд жоохон сонсож байгаа дормоор байх. Дандаа надад ихлүүлээд байх. Романтик байдал уу? Би ер нь айгүй романтик байсан. Өнгөрсөн цаг дээр болохоос өмнө бол ганцхан их нэртэй л цаг хугацаа болон тэг бүх юма зориулдаг байсан. За тэгээд болсноос хойш бол одоо ингээд бодоход одоо ингээд жоохон сэргээх гээд байгаа юм. Бид тэр чинь одоо хамт амьдраад 8 оноос хойш ихлээр ер нь 15 6 жил 7 жил ч юм уу хамт амьдарч байгаа. Тэгээд одооноос ингээд би ингээд бодоод байгаа байхгүй ихнэрээ нэг баярлуулахгүй бол битээр нэг юм яг юм хоёулаа ингээ хүүхдүүд рүүгээл тий. За одоо нөгөө хүүхдийн сургалтын төлбөр хичээлд нь яашаа өвлийн хувцсыг яалаа нэг гутал багтцсан байсан шүү. Хин их чинь хүүхдийн гутал ирэх болоо. За энэ багтсан гутлаа тэднийх рүү явуулаа шүү гэл ингээл өвдөж гэр бүлийн хооронд нэг тим юмнууд болдоо шүү дээ. Тэгээд заримдаа нөгөө нэг тэмдэглэлт баяруудыг анх тэмдэглэдэг байж байгаа сүүлдээ нөгөө жоох за яах вэ харин тийм ээ гэл тэгээ ердөөс ингээ тэмдэглэгээ болцсон. Одоо харин сүүлийн үед би эхнэрээсээ бэлэг мэлэг авсан чи ингээ нэг юм нэрээ нэг ийм мэдрэмж байдаг үлээ гэд тэгээ буцаага баярлуулмаар санагдаад одооноос жоохон сэрэх гэж байгаа. Гэтэ ер нь сүүлийн бараг 4-5 жил би тэр тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэгээ болцсон байлээ. Миний энэ төрсөн өдөр чинь шүү дээ яах юм өнөөдөр гарч найзуудтайгаа яах мөхгүй юу. Төрсөн өдөр тэмдэглээд байх шаардлага юу байгаа. Хитэн төгрөг авах махуу гэл хоорондоо тийм л юм яриад найзуудтайгаа баярлах яах гэл тэгж байж болцсон байл. Тэгээ нэг аав чинь төрсөн өдөр хэдүүлээ хоол ээж чинь төрсөн өдөр кино үзье гэхээс өөр юм хийх болцсон байгаа байхгүй. Тэгвэл яг юм
тусгаачлан яг ингэж зориулж те өнөөдөр чиний өдөр шүү би чамд зориулж ийм хийлээ гэдэг нөө сюрприз бариха болцсон байгаа даа. Тэгээ одоо нас сэргэж байгаа. Тэгээ бас мэдрэмжээ сэргэж эхэлж байгаа гэсэн тий. Эхэлж байгаа. Угаасаа ярилцж байгаа. Хоёулаа тэхгүй бол ер нь бас арай биш болж шүү. Одоо би хоёулаа дөнгөж ингээ гуч гарчаад одоо нэг ингэж болохгүй шүү гэж тэгээд ярилцаалаа. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эр хүний дотор имэлтэй азартаа морь сэдвийн хүрээнд ярилцж байна. Тэгэхээр дараагийн яг саяны асуусан асуултаа сэлэнгээ зочноос бас асууя. Тий, насны үеийн явах тусам романтик харилцаа за хэр өөрчлөлт гарч байна. Би бол үгж бодож байгаа хэрэг нэг нас бол ерөөс огт хамаагүй гэж боддоо шүү дээ. Яагаад вэ гэхээр нөгөө тухайн хүний өөрийнхөө хандлагатай л бод. Магадгүй жишээ нь анхлаад амьдрахтаа тэр романтик байдлаа хатгалаа насан туршдаач хадгалж болно. Магадгүй бүр ингээд тэр эмээ өндөрч бүр хамгийн их романтикч байж магадгүй. Эсвэл бүр анх хэлж байгаа хүмүүс ч романтик байж болно. Тэгэхээр тэр хүмүүсийн өөрсдийн л одоо асуудал тэр хүнд ингээд зориулсан тийм үе ийм үе гэдэг тэр хүмүүсд өөрсдөө зохицуулж болно. Мэдээж хүүхдтэй анхаарал хандуулсан ч гэсэн 5 талхтал болно шүү дээ. 3 талт байхт болно шүү дээ гэж. Тэгэхээр тэр хандлагаар хандаж байх нь чухал болоо гэж бодож байгаа. За миний хувьд бол зөвхөн өөрөө хувийн хувьд бол тийм нэг сүүл үед хийх гэж маш их оролдож байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд нөгөө түрүү хэлж нөгөө романтик гэдэг чинь өөрөө заримдаа магадгүй хоол хийх нь ч хүртэл романтик байж болно шүү дээ. Хоолоо магадгүй зүрхэл бүтээ хийчихэд гэр бүлээр идчих болох юм. Эсвэл чи одоо хувц авч өгтөө зүгээр ч нэг өгчтэй магадгүй сонирхолтой өөрийнх нь сүрприз барьж болно гэд. Ер нь бол эр хүн гээд амьдралаа босгох гэж хатахаар хичээж явж байгаа. Гэтэ нэг зүйлийг хэлэхэд нөгөө эмэгтэйчүүдэд зориулж байдаг заримдаа нэг хэлмээр үг байдیں۔ Зүр яг энэ романтик гэдэг тал дээр нөгөө бүх юмуудыг гэхдээ нэгт эмэгтэйчүүд шүү. Тэгээ би юу гэхээр нэг бүх юмыг ирчүүд ингээд шийдэх ёстой гэж бас бодох ёсгүй. Эмэгтэйчүүд л хайр авах ёстой гэж бас бодож болохгүй. Яг бол бүгд одоо энд байгаа хоёр аавч гэсэн яг үннийг нь хэлэх юм бол маш их хайр авахыг хүсэж байгаа. Яг үннийг ингээд хоёр хэлэх юм бол одоо баг эхнэрээс хизээч надад хайр өгсөн асуух бэлэн байж магадгүй. Яг эмэгтэйчүүдтэй адилхан. Тэгэхээр бид бол хэдийгээр нөгөө нэг хөлс хувьд өөр боловч эсвэл хүн чинь дотроо хүүхэд нь байж л байдаг. Би түрүү хэлсэн шүү дээ. Хүүхэд нь л хөгшөрчтгүүл юм бол тэр дотор байгаа хүүхэд бол яг хүүхэд насаараа л байж байгаа байхгүй. Одоо ингээд бид нар хүүхэд насны тухай яриулын ярих зүйлэн магадгүй хүүхэд насаараач байж байгаа. Тэгэхээр би юу хэлж байгаа юм гэхээр нөгөө хүмүүс өөрөө хүсвэл амьдралыг яаж сайхан асаргалтай болгож чадна. Хүсэхгүй бол амьдрал өөрөө хамгийн уйтгарх үнэхтэй хамгийн хэцүү зүйлийн дүрж болж өөрч болно. Тэр үед л нөө саний хэлж байгаа сэтгэлийн хувьд хэцүү байдаг. Бидээ ойлгож чадхаа болчдөг тий. Эсвэл юм хэлж чаддаггүй шүү дээ. Ирчүүдэгээ заа ялахгүй юм бол одоо эмгтээлэг гэдэг унтах бол яшигдаа гэл тий. Тэгээ ямар цаанда эр хүн дотроо уйлдаг мөлдөг гэдэг. Уйлдаггүй ш дотроо уйлаад байгаа байхгүй нөгөө чинь. Гэтэ уйлдаг л байгаа байхгүй тий. Логикийн хувьд бол уйлж байгаа. Гэтэ эмгтээчүүчийг ил гаргахгүй дотроо уйлаад ш. Тэгээ ямар цаанда түрүү хэлж байгаа сэтгэл зүйч хэлж байгаа нөгөө илэрхийлж чадахгүй байдал их ажиглагтай юм болоо. Энээс болоод буруу зүйлд нөгөө сэтгэлээ илэрхийлж тий гардаг юм болоо зүгээр боддог тий. За жанлын маань хувьд. Тийм. Тэр энэ дээр угсаа айгүй нээлттэй ярилцтэй. Яг нөгөө нэг одоо яг үе үеэрээ бас байгаа гэд хэлж ирсэн. Тасаах одоо жишээ нь ингээ жоохон мартахж байгаа. Тэгээ сэргээж яана. Тэгээ бид тэр ер нь ингээд аав ээж ч одоо өөрөөсөө ахмад насны хүмүүсийг ажиглаад яг тиймэрхүү романтик харилцаанд хүрсэн хүмүүс айгүй хөндөй болчтой юм байна гэдгийг хоорондоо ярилцсан байхгүй юу. Тийм болохоор хоёулаа заавал өөрсдөө үзчихэж алдах алба хүмүүсийн алтан дээрс нь бас жоохон суралцсан яа. Хоёулаа энэ зүйлийг ингээд өдөр тутамдаа магадгүй ингээд хүүхдтэй болсон ч гэсэн алдахгүй явна шүү гэдэг одоогоор яг хэрэгжүүлээд явж байгаа. Тий, романтик байсан байгаа гэдэг байхгүй бид дээр. Тийм байсаар ч байх болно гэж бодож байгаа. Яг тэгэхээр яг романтик юм нэг акшн тий өдөрч байт юм а за ахын хэл дээр одоо 3 минут ч хамаагүй ямарваа нэгэн тийм романтик зүйл болсны дараагаар ингээд ажиглахаар битэрийн амьдралын ингээд хэмнэл шал өөр гэдэг хэвхэв. Илүү ингээд нэг ойлгохдаг өмнөх асуултан дээр явж ирсэн шүү дээ. Гэр бүлийн ажлыг одоо яаж хуваах хэрэгтэй вэ те? Ингээд хоёулаа одоо хүүхдээ хараад гэрээ зэрлэхийн зөв юм уу гэд. Би өмнө жоохон тийм хужинсэг бодлоор ингээд за би ингээд ажил хийн одоо Монголын те ингээд жоон мантаа бол ингээд гэртээ хүүхдээ харна ингэж боддог байсан. Миний яг тэр бодлыг бас энэ сэдв энэ романтик байх харилцаа гэдэг юм амар өөрчилж өгсөн. Нэг миний бодлыг яг тэр зүйлийн дараагаар би ингээ юу ч хамаагүй хийгээ явчихдаг байхгүй гэжтэй ингээд тий арч барьсан тий ингээд доо мод болцсон тоосоос оролцсон хүүхдэд тэрж байна. Яг тэр би амар амьдралаа сэтгэл хангалуун байна. Тэр нь банд бас романтик битээр харилцаа айгу хөшөөрөг болж байна. Тийм учраас тийм байдаг та. За маш гоё хариулт байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэх маань эр хүний дотор имэлтэй азартаа морь сэдвийн хүрээнд ярилцж байна. За ингээд нэгдүгээр хэсэг маань энэ өрөөд өндөрлж байна. Хэсэг завсарлаад эргээд студид уулзцаая. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань Эрцэргийн баяртай холбогдуулан бас эр хүний дотор имэлтэй азартаа морь сэдвийн хүрээнд зочдтойгоо ярилцж байна. За дараагийн асуултыг
би Сэлэнгэ зочноос асууя гэж бодож байна л да. За эр хүний хувьд яг энэ сэтгэл зүйн амар хамгалан гэж яг таны хувьд одоо юугаар илэрхийлэх вэ? За энэ сэтгэл зүйн амар хамгалан байдлыг бас яг гэр бүлийн төвшөнд бас тий хэрхэн яаж бас одоо гэр бүлийн үнтэйгээ за өөрт чинь хэр чухал байдаг вэ тэр зүйл? Ер нь бол эрэгтэй ч эмэгтэй ч нөгөө амар амгалан байна гэдэг нь асаргалтай байдгийг илэрхийлэх гэж боддоо шүү дээ. Ирчүүдээ хэрэг амар амгалан байна, тэр хэмжээнд тэр гэр бүл амар амгалан байна. Эмэгтэйчүүдээ хэрэг амар амгалан байна, тэр хэмжээнд тэр гэр бүл асаргалтай байна. Магадгүй ялахгүй жоохон асуудлыг ингээд том асуудал болгох тусам тэр асуудал улам л асуудлыг ингээд цуглуулга болдог болохоос биш ингээд шийдэгддэггүй. Тэгэхээр бид нар яаж юм хэрэг магадгүй жишээ нь нэг юм сонь жишээ л да хинд ор хураах вэ гэдгээс болоод гэр бүл салах хэмжээнд очижсэн кейс байдаг байхгүй. Бүр их сонирхлоо хүмүүс бол зарим сар энэ бол гайхчихж болно те. Энэ юу гэсэн үг гэхээр сайн хэлж чинь нөгөө жижигхэн зүйлээ ойлголцол өөрөө амар амгалан бүтээдэг бас нүүлдэг. Тэгэхээр би юу гэж бодож чинь хэрэг зүгээр өнөөдөр яг үндэ энд байгаа одоо зочдоос хамаагүй яг энийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн энэ дэлхий дээр ингээд хэдэн зуун жил амьдарч чадахгүй шүү дээ. Гэтэл яг энэ цаг хугацаа бол өнөөдөр хамгийн үн цэнтэй гэж бодож байгаа хүн л хамгийн амар амгалан байж чаддаг гэж зүгээр философчд ирд юм байна л да. Юу гэсэн яг одоо өнөөдөртөө амьдарч чадж байгаа энэ хүн л хамгийн том азаргалтай. Тэрээс биш 100 жил амьдрах гэж юм шиг асуудал яриаддаг өнөөдөр тэгэл хүүхдээс болоод маргаалдаг. Тэгвэл маргаад шийдэгдэхгүй. Тэгвэл одоо мархаа болоод тэгвэл өөрөөр нэг өнцгөөс хараад үзье та гэдэг үднээс магадгүй энэ дэлхийд хэдэн 100 жил амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ өнцгөөсөө хэрэг харах юм бол хүн болгон энэ дэлхий дээр амар амгалан байх болцоотой гэж харж байгаа. Тэгээ дөрөв сая би ч нийлж агч нэг бодж л байлаа. 10 жилийн хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүдийн өрөвч нэмжин сэтгэлгээд бүр ингээд зарим улс оронд бүр 1700-аад оны үеэс эхлээд бүр ингээд хэрэгжүүлээд эхэлсэн. Нэгсэндээ ирчүүдийг хүнийг хайрлах хүн тэгсэн тохиол тэр хүмүүс гэмт хэрэгт үлддэггүй. Саяны чинь хэлж байгаа амар амгалан амьдралыг өөрөө хайраар бүтээж чаддаг болт юм байна л да. Тэр боловсролыг бүр багаас нь суур тавьж өгдөг. Тэгэхээр яг энэ шиг энд байгаа хүмүүс гэсэн яг тэр амар амгалан сайн нохоо гэж ярьж байна те. Амьтантай харилцаж явах замдаа олж авч идэг. Яг тэр шиг би бас яг үгэл гэдэг хэрэг яг энэ үзэж байгаа хүн бүхэн өнөөдөр л ингээд энэ дэлхийд хамгийн анхааралтай өнгөд мэдсэн тэр гэр бүлийн асуудлыг би бол асуудал гэж ярмаар байна. Гэр бүлийн тэр бүх ойлголцохгүй байгаа зүйл ойлголцох болцоо бол байгаа. Тэрийг л би бас хэлэх гэсэн. Тийм учраас өнөөдөр би ч гэсэн гэр бүлтэй амар амгалан байвал өдөр болгон энэ дэлхий дээр би хамгийн их үн цэнтэйгээр амьдарч ин гэж бодвол би тэрийг ойлгосоо би тэр тэгж чадах юм бол бүхэл зүйл тэр ойлголцол бүх юм сайхан болно л гэж бодож байгаа. За Жанлын маань хувьд сэтгэл зүйн амар амгалан гэж ер нь юугаар илэрхийлэх гэж байна? Хэрэгтэй өнөөхөө тийм. Хүний би зүгээр сүүл нэг ахасаа тийм сонсч санджахаас эрэгтэй нэг эрхлүүлнэ гэдэг нь яг хоббигоо хөөх боломжоор нь хангах юм байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ бид хэрэг сонсчаад үгүй нэрээ яасан үнэ үгүй. Эмэгтэй хүнийг эрхлүүлэх чи айгүй ингийн штэ одоо гоё юм авч өгөөл те наа гэл эрхлүүлдэг. Эрэгтэй хүн эргүүлээд одоо яаж эрхэлдэг гэж надаас асуусан чи би хариулж чадаагүй. Тэсэн чи санджаах надад тийм хэлээ. Тэгээ би яг энтэй бас адилтгаж хэлмээр байгаа. Эрэгтэй хүн яг дуртай зүйлээ хийж явахдаа л ямар тайван байт юм байна. Миний хувьд шүү. Тэ. Би үл яг ингээд өөрөө хүссэн зүйлийг хийж явахдаа л аюу амар тайван бүх юм ингээд гоё уужрлыг мэдэрдэг. Яг ингээд хүн намайг хийгээ хэлчихээр би амар тохгүй гэдэг байхгүй юм. Яг цөөхөөр тайлбарлахад юм билээ. За баярлалаа. За засчихэр. Ташны өмнө хувьд. Амар амгалан дээр. Сэтгэл зүйн амар амгалан ер нь юугаар илэрхийлж те. Олон юм байна л да. Яг өөрийнхөө хүсэж байгаа бүхэл юм хийх амар амгалан ш те. Гэхдээ ямар ч стресстэй байсан хамгийн гоё амар амгалан бол тэр нөө хүүхдийнхээ нүд рүү хараад тоглохлоор шал өөрөлдөг. Одоо жишээ нь ингээд хүүтэйгээ ингээд яг нэг хэмжээнд очиж байгаад ингээд зодтолтгүй аав гэд ингээд над руу ингээд харахаар нөөдөөс нь тэгэл дагаа яг тэр хүүхдийнхээ ертөнцид ороод ингээд яхахаар миний тэр өөр тэ тэр нэг хүн амтнд дэлдвэр хэлүүлсэн эсвэл одоо ингээд нэг юм хэрүүл уруулсан ингээд эсвэл юу ч байсан машины эсвэл гоё машин авъя да гэж бодож байгаа сэтгэл мэтгэлтэй бүгд байхгүй яг тэр хүүхдтэйгээ тоглохлоор надад бол шал өөр ертөнцид очиж юм шиг санагдав. Охинтойгоо ч тоглох гэж гэсэн. Тэгээ ер нь ингээд хүүхдүүдтэйгээ тоглохлоор нэг юм гоё ертөнцид очдог байхгүй. Яг очдог байхгүй нэг юм. Тэр бол яг ингээд би ингээд сая бодоо нэрээ би яг амар амгалан гэхэлэр уул бодож илээ л доо. Эсвэл усан сэлэгч юм уу. Гэхдээ яг энэ нэвтрүүлгийн юм холбоотойгоор ингээд гоё аауд, гэр бүлүүд ингээд өвдөж байгаа юм чинь хүүхдтэйгээ бас гоё тоглож байгаараа тийм. Яг нэгэн хэмжээнд очиж байгаа гоё тоглоорой. Тэгээ тэр хүүхдүүдийн ертөнц бол чиний бүх зүйлийг гоё мартуулнаа.
Тэгээ тэнд бол гаяа амар гоё амар амгалан байгаа. Ёстой нэг хэлдгээр тэ нэг 3 минут 5 минут тоглох. Тэгтээ хүүхдүүд ядардгүй маа. Ядрахгүй шүү дээ. Бас гоё шүү дээ. Хүүхдүүдтэйгээ тоглох бол хамгийн сайхан амар амгалан да. За баярлалаа. За эрхэс судлаачшаас асуухгүй. За сая бас 3 зочин маань өөрсдийнхөө бас те үзэл бодлоор амар амгалан илэрхийлээ. Яг сэтгэл зүйн одоо шинжлэх ухаанд энэ амар амгалан ер нь эрх хүний одоо бас хэрхэн яаж тодорхойлсон байдгийг. За би бас хоёр дахь нь гэр бүлийн одоо хань ижил эмэгтэйчүүд маань энэ гэр бүлийн одоо ноён нур болсон эрэгтэйчүүдийнхаа сэтгэл зүйг одоо хэрхэн ойлгож туслах ёстой байдгийг. Энэ тал дээр бас та яг зөвлөгөө мэдээлэл өгвөл. За баярлалаа. 3 зочдынхоо яриаг сонсож байгаад төр бурам сэтгэл зүйчийн нийтлэлийг саналаа л да. За тэр нийтлэл дээр эрэгтэй хүний хувьд хайрлагдана гэдэг нь хүндлэгдэх тухай ойлголт, эмэгтэй хүний хувьд хайрлагдана гэдэг нь халамжлагдах тухай ойлголт гэж тайлбарласан байдаг. За тэгээд эрэгтэй хүний сэтгэл зүйг ойлгох тухай маш олон судалгаан дээр, маш олон сэтгэл зүйчдийн яриан дээр хүндлэлийн талаар асуудал маш их яригддаг. Тэгэхээр эрэгтэй хүн хаана амар амгаланг мэдэрдэг юм бэ? Хаана очиж те үүрэндээ очиж тайвширд юм бэ? Тэр эмэгтэй ямар байх ёстой юм бэ гэхлээр тэр эрэгтэй хүний эгог нь ойлгодог. Тэр одоо нөхцөл байдлыг чи чадваргүй чи муу гэсэн тэр үнцгийг хизээч үүсэхгүйгээр тайван байх, өөрийнхөө жинхнэрээ байх боломжийг нь олгох тэр эмэгтэй хүний хажууд эрэгтэй хүний амар амгалан байх болов гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэй хүн маань өөрөө төрөлхийн өрсөлдөгч шинж чанартай. Эрэгтэй хүний хувьд одоо цорын ганц ялалт олвол жинхэнэ өрсөлдөөний л ялалт байна гэсэн. Тэрнээс эмэгтэй хүн бол бууж өгч хойшоо зогсож чаддаг штеп. Эрэгтэй хүнд бол бууж өгөх тал дээр илүү юм асуудал тулгардаг тий. Тэгэхээр бусдын хажууд ир нөхрөө одоо янз бүрээр хизээч хэлж болохгүй. Ялангуяа эрэгтэй хүний хажууд ир нөхрөө хизээч муухайгаар хэлж болохгүй гэдэг ч юм уу тий. Энэ одоо тэр хүний хүндлэгдэх хэрэгцээ гэдэг зүйлийг нь хадгалж байгаа газар эрэгтэй хүн илүү амар тайван байх боломжтой. За нөгөө талаасаа би зүгээр хөгжилтэй факт хэлээ. Эрэгтэйчүүд маань өөрөө төрөлхөөс амар тайван байх чадвартай. За тэр чадвар нь ямар чадварыг гэхэлэр нөгөө түрүүн сэлэнг уучлаарай. Сэлэнг судлаач маань бас хэлж байна тийм. Эмэгтэй хүн бол олон зүйлд төвлөрч чаддаг. Эрэгтэй хүн бол нэг зүйлд фокуслдаг гэдэг. За энэний гол одоо сэтгэл зүйн нейросайенсийн тайлбар нь юу юм бэ гэхэлэр хүний тархины хоёр талынх нь одоо тал бөмбөлгийг холбдог эмэгтэйчүүдийн саарл бодис эрэгтэйчүүдийнхаас 3 дахин зузаан байдаг. За тэгээ энэ онцлог нь болохоор олон зүйлд зэрэг одоо төвлөрч анхаарлаа хандуулах чадварыг нь байлгаад байгаа. Гэтэл эрэгтэй хүмүүс энэнд 3 дахин жижигхэн байгаа нь ямар давуу талтай вэ гэхэлэр сонсох хүсгүй байгаа юм а жинхнээсээ сонсохгүй байж чаддаг. Тархиа чихээ унтрааж чаддаг онцлог байдаг. За бас сонирхолтой юм байна тий. За би бас дараагийн асуултыг жаналгаас асууя гэж бодоод за яг одоо аа болохын өмнө одоо хамгийн их хийдэг байсан эсвэл найзуудтайгаа ч юм уу те чөлөө цаг за хоббигоо өнгөрүүлдэг байсан зүйл маань одоо жишээ нь аа болсны дараа хийхэ болж эхэлж гин үү те за магадгүй тэрэн дээр нэг тодорхой гоё жишээ кейсүүд байна уу? Одоо юу юм да. Мэдгүй яг тийм тодорхой амар огцон өөрчлөлт өгсөн юм бол байхгүй байгаа. Гэхдээ ямар ч утасны хэрэглээл хамаагүй багассан. Яг кейс их юм бол угаасаа яг өмнө бол утасны нэлээд хамааралтай юм шиг гэл мантаа үс надад ч гэсэн хэлдэг байсан л да. Одоо яг мантаныг аргатай болцсон утаснаас алдаад хүүгээ аваарай гэл тэгэл яалч өнөө утастай ингээд байхаа мартаа. Тэгээ баг багны хүүгээ нэг аваад нэг хөөрхөн инээж минэгээд одоо айгүй хөөрхөн болоод эхэлж. Тэгээд эхлэнгүүд нь толгой дотор ус утасч бодогдохгүй. Тэгэл нэг тоглоос ууч хараа сая засах хэлдэг шиг те. Тэгээл байж идэг. Тэгэхээр яг тэр нь одоо яг эрэг талаар айгүй нөлөөсөн юм шиг санагдчихаа. Эрэг талаас. Тийм хүүхдээ болохоос өмнө би уцтай хамаагүй ингээд олон цагийг өнгөрөөдөг гэсэн бол одоо хүүхдтэйгээ өнгөрүүлж байгаа цаг надад хамаагүй үнсэнтэй шүү дээ ус яач чадсан. Тийм байна. За сэлэнг цашнаас яг сая утасны хэрэглээний талаар ярьлаа л да. Тэгэхээр яг гэр бүлд бас одоо утасны хэрэглээг ер нь танаа бас таны одоо бас бодлоор хэрэглээг одоо хэрхэн бас хязгаарлах хэрэгтэй байдгийг те.
За тэгээ хоол идэж байхдаа хүртэл бид бүхэн бол одоо уцаа яриглээд амьд саяхан бас нөгөө тог тасраад ковид үеэр ирсэж те гэр бүлийнхэнтэй ярилцсан нэлээд дажгүй хүмүүс байна гэдэг хүртэл унгаа гарсан байсан шүү дээ. Энэ тал дээр таны хувьд юу нэгж бодож байна? Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд гээл зөвхөн жоохон өргөн хүрээнд ярьчих юм бол нийт хүүхдүүдийн одоо 10 хүүхд тутмын 8 нь захим хэрэглээ бол хэрэгсэтэрсэн байгаа. Нэгсэндээ өдөрт 1 цаг үзэх ёстой байсан бол ээж аваад хүүхдээ саатуулахын тулд өдөрт 4-5 цаг үзүүлж байгаа. Энэ бол өөрөө 5-аас 10 жилийн дараа Монгол улсад харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэсэн. Хүндэтгэсэн эмэгтэй хүүхдүүдийн тоо ч нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр энэ бол одоо бүгд заашгүй сонсох ёстой зүйл байгаа. Зарим улс оронд өндөр өвчтсөн гэдэг зарим улс оронд магадгүй бүр 8-9 цагаас хойш утсаа унтраагаад, зурагтаа унтраагаад хүүхдээ амраах хэлбэр рүү ордог юм тогтсон хвшлийг бүр ингээ шинжлэх ухаанчаар тайлбарлаж өгдөг. Энэ үндсэн дээр тэр гэр бүлүүд захин гэр бүл гэдэг ойлголт хүртэл гарчлаа шүү дээ. Аав захим, ээж захим, хүүхдэн захим баг бүгд гар утсаа үзэхгүй л бол нэг тийм өөр ертөнцид амьдарч байгаа. Одоо энэ нэг бидний амьд харилцааны ертөнц бол гар ертөнц буюу захим ертөнцид бид нар дахиад амьдарч байгаа байхгүй. Дахиад нэг одоо сая хэлж захимаар ингээ хин нэг нь муулахад шууд нөлөөлнө. Гэтэл энэ харагдахгүй ертөнц шүү дээ. Гэтэл тэр харагдахгүй ертөнцөөс хүртэл нөлөөллийг бид өөр дөр болгож авч байгаа л гэсэн. Тэгэхээр өнөөдөр яг телевиз үзэж байгаа юм дэж аавуудын дотор гэж манай аавууд ч манлайлж байгаа, ээжүүд ч манлайлж байгаа. Та ингээд хүүхдийнхээ хажууд ямар байна? Хүүхч яг л тийм л хүн болно гэсэн. Жишээ нь би зүгээр нэг жишээ болоход баяр болгоноор хундаг тулгадаг аав ээжүүд гэр бүлүүд хүүхд нь нэг өдөр ингээд 6 сарын 9 сарын нэг өдөр ингээд сургууль дээр ирэхдээ ингээд хундагтай ирсэн байгаа байхгүй. Тэгээд багш нь гайхаад чи яг юу болсон бэ гэсэн чинь өнөөдөр баярын өдрөө гэж. Тэгэхэд яагаад гэсэн гэхээр баяр болонгууд л ээж уур нь хожоод нь хундаг тулгадаг. Тэгэхээр энэ үгсүүгээрээ баярд бол ингэх ёстой байна гэдэг хичээл заацсан. Хүүхдүүд тусгал болоод. Тэгэхээр хүүхдээ ээжүүд тамхитдж байгаа бол одоо сэлж би өөрчлөгдөж эхэлж байгаа. Энэ бол бидний одоо аавуудын үнэлж байгаа нөгөө нэг имэйлтэй хазаартаа морьж багтаах гэж ядж байгаа систем шүү дээ. Хажууд нь тамхи татахгүй байх, хайрх туухгүй байх, эсвэл ямар гэр бүлийн хажууд ямар нэгэн хүүхдэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг ээж аваад л хийх ёстой. Бүр дээр үдэлэх сонь жишээг би сонсч байсан л да нөгөө одоо олон жилийн өмнө гээл та нөгөө ээж аваад хэрэлдэхээр бол өөр илүү гэртэж хэрэлж ороод ирдэг. Дорж ихтэй хүүхдүүд хажуу зүг зүгээр. Хажууд л зүгээр маргадаг гэртэй гэсэн. Ийм байдлаар нэгсэндээ хүүхдтэй толь болох гэж л бид нар хичээх хэрэгтэй болчихж байгаа. Яг бол ирээдүйд таны өөрөө төмийн үргэлжлүүлэх энэ гайхалтай хүмүүсийг бид нар хүмүүжлээ тийм болохоор яг энэ телевиз үзэж байгаа аавууд маань ээжүүд маань бүгдөө яг сая захим үрдсэтэй холбоотой ирэхэд хүүхдийнхаа хүмүүжилд сая хэлж байгаа би бас бахархаас хосч юм засч гэж маш баярлж байгаа нөгөө хүүхдийнхаа яг хэмд очиод ярилцаад ингэж над маш сайхан санагдлаа. Яг тэр шиг тийм олон аавууд ээжүүд байж чадвал Монголын ирээдүй маань те маш гоо гэрэлтэх болов. Нөгөө талаасаа дахиад нэг юм хэлэхэд захим хэрэглээ одоо л бид нар хязгаарлаж чадахгүй бол яг одоо телевиз үзэж байгаа хүмүүс маань одоо ялангуяа гар утасны хэрэглээ те хэрэгсэрсэн энэ үед хязгаарлаж чадахгүй бол энэ асуудал цаашдаа олон хэмжээнд асуудал болох нэ л гэдгийг бас мэдэх хэрэгтэй болов гэж бодож байгаа. За баярлалаа. Яг та яг дараагийн бас ярих өнцг рүү агуулга руу нэлээд орууллаа л да. Хүүхдийн хүмүүжлийн асуудал. Тэгэхээр яг цэцчгэр зочноос авахгүй. За 2 хүүхэдтэй тий. Тэгэхээр ер нь энэ хүмүүжлийн одоо за бүр баг болчир байх хүмүүжил. За магадгүй өсвөр үе рүү одоо орж ирж байгаа хүүхдийн хүмүүжил ч юм уу. Энэ одоо бас ялгаатай байгаа хэл та. Тэгэхээр таны хувьд ер нь хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэе гэж боддог вэ? За би бол одоо хүүхдийнхаа хүмүүжилд ярилцаж л хөрөнгө оруулалт хийдэг юм болов. Чөлөөтэй. Тий, маш их чөлөөтэй ярилцдаг. Одоо жишээ нь би нөгөө манай охин одоо 13 настай. Тэгээд охинтойгоо маш их ярилцдаг. Одоо хүү маань 3 настай болохоор ер нь бол их хөвчлэн л тоглодог. Эд хөдөлгөөнтэй. Тий, айгүй эд хөдөлгөөнтэй байгаа. Охинтойгоо болохоор маш их ярилцдаг. Яг юу хиймээр байна? Тий, ямар чамд юу тохиолдож байна? Одоо урлагийн хүн болмоор байна уу? Дуучин болмоор байна уу? Эсвэл уран нуграач болмоор байна уу? Мэргэжил юу яачаа юу үзэж байна те? Утаснасаа юу үзэж байна? Одоо утсан дээр 8 шиг юмнууд байх юм бол миний охин энэ ингэдэг тэгдэг. За энэ бол хэрэггүй юм байгаамаа гэдэг нөгөө яагаад вэ гэхээр энэ ийм болохоор ингэсэн юм аа. Одоо манай охин нөгөө нэг аимшиг кино минь үзэхлээр шал өөр өнцгөөс нь хардаг жишээ. Энэ кетчуп биш те. Хэмэл цусыг юугаар хийдгийг гэд. За тэгэнгүүт л та тийм. Тэгээ манай охин болохоор одоо ерөнхийдөө нэг юм гариг ертөнцийн хоббитой. Одон орон судлаа амтлах тийм юмны хоббитой. Тэрнийх нь хэлээр нь би яг ярьж чадахгүй байгаа юм л да. Манай охин тэрний талаар бол амар сайн өргөн ярилцдаг. Тэгээд тэрийг нь би бол сонсч чадна. Тэгээд айгүй влог үздэг. Одоо энэ манай залуучууд айгүй гой нөгөө нэвтрүүлгүүд бэлдэж их тавьдаг болсон тий. Тэрийг их үздэг, сонсдог болсон. Тэгээ охиныхоо нөгөө одоо 5 6 дугаар ангиас нь өстө уучлаараа яг үннийг хэлэхэд нөгөө хичээл рүү н орж чадах болсон.
яг үндэ би өөрөө ойлгохгүй болцсон байгаа. Нэгээс 5 хүртэл би ингээл те наа чи ингэдэг байхгүй гэж хамт бодож модоод тоо бодохлоор миний охин айгүй ухаантай болдог, гүйлгээ ухаантай болдог, гүйлгээ ухаантай болно гэдэг нь мөнгө их олж чаддаг болно гэсэн үг. Мөнгөтэй болох юм бол миний охин дуртай хувцас аавна гэсэн үг. Дуртай хувцас аавна гэдэг нь чи хөөрхөн харагдана гэсэн үг гэл өөрийнхөө хэмжээнд ингээл чадлаараа ингээл амьдралыг нь тайлбарлал те. Миний охин ингүүл ингийн шүү заа юу. Найз нөхөд чинь чамааг муулвал битгий тэрэнд өшрөхөөр яагаад гэвэл тэд чинь үүрт найзч байж магадгүй цагдаг гэл янз янзын юм ярьж аль болох ингээл нөгөө нэг чөлөөтэй байх гал охинтойгоо хэмэрдэг. Жохон томрогдсон мал ерөнхийдөө бас нөгөө юу яадаг юм бэ? Яриа багдаж эхэлдэг юм байна. Ингээл жоохон нууцлаг болол тэр хооронд л ингээл араас нь гүйж очиж ярихгүй бол хитгэн үгээр л тайлбарлаад байгаа юм чи одоо хүүхдүүд чинь миний охин хаана явж ийн гэхээр очиж байна. Гээ яг хаана юм бэ? Танд ямар хамаатай юмтэй гэл ингээл лавшруулаад яриад байхгүй бол хүүхдүүд ингээл өөр ингэсэн ертөнцтэй болоод байгаа байхгүй. Тэгэл сайхан найзал нөхөрл найзуудтайгаа бай гэл тэгэхээр нөгөө хаяа ингээл халж байгаа л найзуудных нь эвгүй өнцгүүд гарч ирэн хараалын үг хэлж ийн те зүгээрээ хэлж ийдгийн угаасаа л миний баг багт ч гэсэн хүүхдүүд хэлдэг л байсан. А гэхдээ найз нар чинь чамд айгүй чухал шүү. Хичээл хий гэдэг найзууд чинь хин нэ энэ харж байгаараа чи заяа 7 хоногийн дараа шалгалчин болохоор тэд нар чинь онц гарч чиний нөгөө нэг тэр хүүхдүүд чинь 70 гарандаа харж байгаараа заяа хоёлаа барих уу гээл те тэгж л яахгүй бол би шууд тэр найзуудаас нь салгаж чадахгүй юм чинь те аль нь зөв аль нь буруу гэдгийг миний охин өөрөө ялгадаг болоорой тэгж л би ерөнхийдөө хүмүүжлэр нь яадаг. За баярлалаа. Дараагийн яг дүгнэлт хэсгээр яг эрхэс судлаачаас бас яг энэ тал дээр нэлээд хэд асуултыг асууя гэж бодож байна. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр эр хүний дотор эмээлтэй азарт амар сэдвүүрэнд ярилцж байна. За хэсэг завсарлаад бид хүн 3 дугаар хэсэгт одоо дүгнэлт хэсэг рүү орон бас ярилцах болно. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эр хүний дотор эмээлтэй азарт амар сэдвийн хүрээнд зочдтойгоо ярилцж байна. За бид бол 2 дугаар хэсэгт бас эрэгтэй хүний сэтгэл зүйн асуудал, хариуцлага, за аав хүний үүрэг, хүүхдийн хүмүүжил гэдэг их бас өргөн хүрээнд ярилцлаа. Тэгэхээр дүгнэлт хэсэгтээ би та бүхнээс нийтлэг нэг асуултыг асуугаад бас өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлье гэж болж байна. Хамгийн ихний асуултаа сэлэнг зочноос асууя гэж бодож байна л та. За яг өнөөдрийн Монгол улсад за эрчүүдэд за сэтгэл зүйн ямар асуудлууд байна вэ? Үүнийг бид хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Таны бас хувь үзэл бодол юу байна вэ энэ дээр? Тэгэхээр эрчүүдийн асуудлыг бол өнөөдөр мэдээж дуусахгүй байх. Гэтэ яг үүндээ эрчүүд хамгийн их одоо асуудлыг шийдэх гэж явж явах явцдаа асуудалд ордог болов уу гэж би өвдө боддог. Тэгээ жишээ нь түрүүн бид нар ярьжсэн нийт эрчүүдийн 70 орчим хувь нь өнөөдөр ингээд маш их сэтгэлийн өөрсдөө стрессийг яаж гаргах вэ гэдэг дээр одоо хэрхэн тэр талын мэдлэг босрол маш хангалттай байна. Тийм учраас одоо чөлөө цагаараа магадгүй найзуудтай буруу зүйлд ордог ч гэдэм үү те ингээд тэр сэтгэл зүйн асуудлаа шийдэх асуудал өндөр тэгэхээр тулгамдж байгаа. Энийг бол зөвхөн одоо аавуудын асуудал ч биш. Бүр өсвөр насны хүүгүүдийн асуудал ч гэсэн энэтэй холбоотой гарч ирж байгаа. Эндээс болоод уур бухимдал, стрессээс болоод өнөөдөр ямар нэгэн байдлаар гэмтэргийн ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийн золиос болох тохиолж байгаа. Тэгэхээр энийг одоо шийдвэрлэхийн тулд мэдээж улс орон болгон өөрийн онцлогтойгоор энэ шийдвэрлэж байгаа. Тэгээ жишээ нь мэдээж хүн амын бодлогын хувьд тухайн залуу гэрэл дээлтэй баймир байна. Залуу гэрэл өнөөдөр гадаадад нэг нь ажил хийгээд нөгөөх нь энэ ч үлддэг баймирг байна. Хоёулаа хамт эсвэл яваад эсвэл хоёулаа хамт энэ Монголд амьдрахдаа хангалттай ипотекийн зээл ч юм уу эсвэл байранд ороо тэр хүнийг азралтай амьдрах орчныг өнөөдөр бүрдүүлж өгмөр байна. Тэгжээж энэ саний яриад байгаа нийгмийн асуудал бол нэг үсэж шийдэгдэнэ. Гэтэл маш олон жил ипотекийн зээлд явсаар байгаа сүүлдээ ингээд цаг хугацааны хувьд үнэхээр хүндрэлтэй шүү дээ. Энэ бол өнөөдөр залуу гэрүүл бий. За би зүгээр ер нь бол ингээд аавуудын хувьд одоо хүүхдийн хувьд аваад үзэх юм бол энэ ирээдүйд үүсэж болно. Одоо үүсэж байгаа асуудлаа гэж өдөр харж байгаа. Миний хувьд бол зүгээр. Хоёрдугаарт нь түрүүн хэлж байгаа нөгөө гарч идлийн хувьд дахиад хэлэхэд нөгөө би дахиад нэг бүр зайлшгүй хэлье гэж бас бодож байсан. Юу гэхээр өнөөдөр Монголд хор тавдраараа ирчүүдийн жишээлгаагүй хор тавдраа асуудал үнэхээр санаа зовж байгаа. Тэр дундаа одоо ялангуяа архитектуртай хор зуршилтай холбоотой асуудал өнөөдөр хөндөгдсөнгөө энийг бас өнөөдөр ярихгүй байж болохгүй байна. Хоёрдугаарт нь энэ ялангуяа хоолтой холбоотой асуудал. Орой ингээд 7-8 цаг үед хүнд хоол идсээр байгаад өнөөдөр хор тавдар тусчаад байж байгаа. Эмнэлгийн одоо ширэн дээр очиод уулзахад эмнэлэг дээр өвтөж байгаа тэр хүмүүстэй уулзахад үнэхээр халаглаж хэлж штэ би ингээд буруу хоолтоос болоод өнөөдөр ингээд хохирчоос зогсож байна. Тэгэхээр олон хүмүүст энэ хорт хавдар гэж зүйл тусгаас өмнө хэлмээр байна гэж. Тэгэхээр би бас тэр хүмүүсийн өмнөөс энэ дуу хоолой хүргэхийг бас хүсэж байна. Та ингээд зөв хооллоод урт наслах хэвээр. Энэ бол гэр бүлд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтаа л гэж би нэгдүгээр уриалгах гэсэн. Бас дараагийн нэг хэлэх гээд байгаа бидний нэг санаа ол юу гэхээр эрчүүд маань дөрөв хэлсэнтэй эрчүүд ерөөсөө баг хүүхэд шиг гэсэн. Тэдэнд стрессээс гарах хамгийн тооргоод магадгүй итгэл
Ирчүүд хамгийн гол бүгд баатар байхыг хүсдэг. Чи бас түрүү хэлсэн тийм нөө манай сэтгэл зүйч маань маш ойлгомжтой хэлсэн. Баатар байхыг хүсдэг. Тэр баатар шин чанарыг үүсгэх тусам ирчүүд эргээд баатар бус байхыг хүсдэг. Тэгэхээр та баатарлаг аавта, баатарлаг их нэртэй, баатарлаг хантай, баатарлаг одоо аавуудыг бий болохын тулд хүүхдээ яжууд аав хүн бол яг л тэр баатаргаар нь одоо байлгаж өгөөч гэдэг. Би бас хүүхдүүдийн үнссэн мөрөө. Тэгээд нэг уусаар цаг их явж байгаа шүү нөгөө хөгжлийн бэрхшээлтэй одоо аавууд ч юм уу бэрхшээлийн онцлогтой хүмүүс ихэд та нар тэр нөхцөл байдлыг яг энэ байх ёстой гэдэг стандартыг одоо нийтээр бүр авч хэмээр байна. Яг тэр хүн бүр өөрийнхөө хэмжээнд хичээж, өөрийнхөө хэмжээнд азралтай гэр бүлийг бүтээгээ явж байгаа. Тэгээ энэ үднээсээ би бас тэр хүмүүс ч гэсэн өнөөдрийн төрөө байсан бол магадгүй тэр хүмүүс ч гэсэн одоо азралын талаар, дэгийн талаар ярих юм бол тулгамдсан асуудлаа өөрсдөө бас шийдэх болцоог нийгэм бүрдүүлэх ёстой. Өнөөдөр би ингээд тэрэгтэй байлгаад гараад ажил хийх болцоог надад бүрдүүлэх ёстой. Өнөөдөр ямар нэгэн байгууллага бүр тэрийг авж байгаа хүн болгоныг маш өндөр түвшинд дэмждэг нийгэм байх ёстой. Тэрийг авснараа тэр байгууллага хамгийн том бахархмаар үйл хэрэг хийсэн гэдгийг хүлээмжшэрх ёстой гэж бодож байгаа. Ингэвэл бид нар нийгмээрээ энэ аавдтай холбоотой энэ бидний саний яриад байгаа асуудлыг шийдэхэд нэг төхөн болох болов уу гэж бодож байгаа. За баярлалаа. За Жанлуусаа яг саяны асуултыг сэтгэл зүйн одоо бэрхшээл одоо хэцүү байгаа асуудлууд юу байдгийг те үнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Таны ер нь үзэл бодол. Ер нь л юу эрэгтэй хүний сэтгэл зүйн гэмтэл за одоо ингээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үл хүндлэгдэх гэдэг тиймэрхүү нэг голчлох хэдэн асуудлууд бол нийтлэг байдаг л да эрэгтэйчүүдэд найзууд дундаач бай, гэр бүлтэйч бай ер нь ингээд үл хүндлэгдэх өөрийгөө ингээ хинт бишээр мэдрэхээс үүдэлтэй маш их асуудлууд те одоо саяны хэлдэг шиг архитэлтэй байж болж байна те ингээ эрүүл мэндийн дээр хүртэл цаашлаа хохирох тохиолдлууд байдаг. Тэгэхээр би энэ сэтгэл зүйн асуудлыг яг ингээ зөв зүгээр байж байгаа гинт гараад ирсэн биш урт хугацааны зүйл юм болов уу гэж бодоод байдیں۔ Бүр багасаа хүүхэд дөнгөж ухаанаар нүдэн нээсэн цагаас эхлээд гэр бүлээс хамгийн их ер нь бол яг нөө тиймэрхүү зүйлсийг мэдрээд тэр нь удаан хугацаанд явсаар байгаад эрэгтэйчүүд яг сэтгэл зүйн голчлох асуудлууд болт юм болов уу гэж бодоод байгаа. Эрэгтэй хүүхд яг би яг нөө өөрөө 3 хүүтэй айлын дунд хүү байхгүй. Тэгээ би бас нэг тийм өөрийгөө нэг дутуугийн мэдрэмж айгүй их авч өссөн. Ингээд нэг зүйл ингээд би хүүхдийг нэг 3-тагаас 6-наас хүртэл айгүй их нэг тийм би өөрөө хий би ингээд үгүй аваа ээжээ ингээ те ингээд хийж байгаа юм ингээл ханд будж яхад начаал нэг жижигхэн багсаар айл болонгаас нэг гिचгээл тэнгүүд чадахгүй бол те одоо ах нь хий одоо нааж бол гэдэг тийм зүйлүүдээс болоод би өөрийгөө яг ингээд би чадахгүй юм байна да гэдэг мэдрэмж аваад тэр маань ингээ явсаар байгаад алстаа ингээд миний одоо эрэгтэй нөгөө эгоогоор өөрийгөө тижиж амьдрдаг гэж үг гэдэг шүү дээ. Тэрийг маань бас ингээ эвцсэн болоо гэж боддیں۔ Тэгэхээр яг хаа ингээд одоо ингээд надаас ч одоо ингээд зөндөө олон одоо нас ахмаг хүмүүс шин тиймэрхүү сэтгэлийн гэмтэлтэй явж байгааг үгүйсэхгүй зарим нь бол хэзээ ч идэхэргүй болсон ч байгаа. Тийм болохоор ерөөсөө ганц минь хэлэх гээд байгаа шийдэл нь эцэг эхнүүд маань анхаараач одоо ингээд одоо аа болж байгаа хүмүүс өөрөө тийм сэтгэлийн гэмтэлтэй өссөн гэж болно. Гэхдээ хүүхдээ бид нэр тийм биш байлгаж чадна. Тийм болохоор багаас нь хүмүүжлээс сэтгэл зүй дээр маш сайн анхаарч ойлгож дэмждэг байгаасай л гэж хүсэж байна. Тэр л миний ганц шийдэл юм болоо гэж хувьдаа боддог. За баярлалаа. Маш оновчтой гоё шийдэл байна. За засчихэр зочны маань хувьд саяны асуулт адилхан. Ер нь адилхан да гэж. Эрэгтэй хүмүүс чинь түрүүн ер нь ингээд бас 2 үеийн турш ярьлаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс бол ерөнхийдөө их нэг юмд их төвлөрдөг, дуран шиг хардаг гэдэг те. Тийм болохоор ер нь би бол тэгж боддог байхгүй. Ирчүүд эмэгтэйчүүдээс илүү дондох чадвар илүү сайтай. Нэг юмд тий. Тэгээ нэг юмыг маш сайн устгах болон өргөх чадвар өндөртэй. Тий. Нэг уурлах юм бол тэр амьдралыг үгүй хийж чадна. Тий. Нэг дондох юм бол өстой архинд ортлоо дондно гэдэг шиг тий. Энэ амьдралыг оронгоор нь эргүүлж чадах хүмүүс бол ер нь бол ирчүүд шүү дээ. Бид нар. Тийм ч хүчтэй байдаг. Тийм болохоор юм болж байгаа амьдралыг буруу зүйл рүү битгий татаасаа л гэж би хувьдаа ер нь бодож явдгийн. Арх багуугаараа залуучуудаа ирчүүдээ тий. За мөрөөдтэй тоглоомыг битгий тоглож байгаараа. Яагаад гэвэл бид нэр өөрсдөө дондох магадлал айгүй өндөртэй хүмүүс байхгүй тий. Ер нь тоглоомд их хурдан донддог. Муу юмд ер нь л дондчоод байдаг. Тэгмээр ер нь залуучуудаа тийм юмнаас л их хол байгаараа л гэж би зөвлөмөр байгаа. Болж байгаа амьдралыг заавал тэгж сүтгэх гээд яах вэ тий. Тэгээд сэтгэл зүйн гэмтэл бол ерөнхийдөө нөө болохгүй байх гэж бодогдуулах бүх юмнаас л гэмтэж идэв шүү дээ. Ер нь угаасаа л эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ. Чи жоохон бүдүү юм уу да? Тэ? Чи ер нь жоохон бага орлоготой юм уу да гэсэн
хандлагаас л ер нь хүн эвдэрч эхэлдэг шүү дээ. Нэг үсэ хажуудах хандлагаас. Тийм болохоор бие биентэйгээ хамгийн гол нь эерэг сайхан харилцаанаас л бүх юм эхлэх юм болов те. Гадаа гудамжинд гараад хүмүүс рүү нэг инээчгэд танаас юу унах вэ? Тийм болохоор гоё нүүрэндээ гоё инээмсэгэл тодруулж яваарай залуучуудаа эр юмгүй те. Тэгээд хандлаганаас л бүх юм өөрчлөгдөх байх л гэж би хувьдаа боддог. Тийм болохоор гоё эерэг байцгаагаараа л уриалъя да. За баярлалаа. За эрхэс судлаачаасаа за өнөөдрийн бас ярилцсан сэтгэл зүйн асуудлууд гэхэд яг энэ зүйлсийг та бас нэг дүгнэн нэгтгээд ер нь ямар асуудлууд байна, хэрхэн шийдвэрлэх шийдэл ер нь юу байна энэ тал дээр та бас хэлвэл. За тэгэхээр өнөөдөр Монгол улсад гэлтгүү дэлхийн нийтээрээ эрэгтэйчүүдэд тулгамж байгаа гол асуудал нь бол сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлаж байгаа. За энэ дээр бол зөвхөн эцэг ихэн ингээд байна гэсэн асуудал биш те. Хүүхэлдэйн үлгэр, кино, за сургуулийн орчинд ч гэсэндээ хөдөлмөрийн хичээлийг хүйсийн ялгаатаагаар ордог, эрэгтэй хүүхдүүд ширээ сандлаа зөөд, охтод нь цэвэрлэгээ гэдэг гэдэг ч юм ингээд маш их гендрийн ялгаануудыг гаргадаг. За тэгээд санаа сэтгүүл киноны гол дүрэн ихвчлэн эрэгтэй хүн байдаг гэдэг ч юм. Ингээд ийм олон зүйлс нь эрэгтэй хүмүүс дээр маш их хүлээлтийг үүсгэдэг. За тэгээд тухайн хүн маань олон хүний хүлээлтийг авч байгаа учраас сэтгэл хөдлөлөө сул дорой байдлаа илэрхийлэх эрхгүй болоод Австралийн бас хийгдсэн судалгаагаар одоо өсвөр насны эрэгтэй хүүхдүүд хэрвээ би сэтгэл хөдлөлөө илэрхийлж өгвөл намайг ижил хүсэн гэж ойлгох болов гэсэн ийм яриа бас одоо ийм тайлбар тий чанарын анализын үр дүнд гарч ирсэн зүйл байт юм лээ. За түүнтэй холбоотойгоор илэрхийлж болохгүй мэн гэж хандаад байгаа. За тиймгүүд энэ маань түрүүний одоо зочдын маань ярьж байгаатай адилхан хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд за мөн бусад тий биеийн эрүүл мэндэд ч гэсэндээ за тодорхойлбол яг зүрхний зүрх судасны өвчнүүд за зарим нэг одоо стрессийг хит удаан юм буглаж хадгалснаас болоод хүн яг стресстэй дуйлмаар санагдах үед бид одоо юм сөрөг мэдрэмжийн даавраад ялгараад тэр маань нулимсараа ингээд гараад явчих тийм ээ л да. Гэтэл гарахгүй дотроо хадгалчихлаар энэ нь бол хор дотроор өвчлөх ч юм уу зүрхний шигдээс болох ч юм уу ийм шалтгаанууд болоод байгаамаа. За тэгээ сая бас засчихэр жүжигчний хэлсэнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн стресс тайлах арга нь ялгаатай байдаг. Тэгээ эмэгтэйчүүд бол одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанаар батлагдах заргуудыг хэрэглээд штэ бусдад ярилцаа дотроо юу болоод байгааг илэрхийлж байна гэдэг чинь ярианы имжлэгийн арга мөн байгаад байна. За нөгөө талаасаа уйлахч байдаг юм уу? За бүр болохгүй бол хөдөлгөөнтэй те дэлгүүр мэлгүүр гэсэд ингээ авчдаг. Эрэгтэй хүмүүсийн маань сонгож байгаа аргууд хөвчлэн өөрийнхөө сэтгэл зүйг одоо илүү юм хатуу ширүүн байх руу чиглүүлсэн. Одоо сүрэг алкохолны төрлийн аргууд ч юм уу за тийм за яг хуу эрэг байлаа ч гэсэндээ энэ хөвчлэн нөө хүчний спортоор хичээллэх ч юм уу дандаа нэг ийм төрлөөр стрессээ гаргадаг. За маш их баярлалаа. Та бүхэнд бас бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд дөрвөн зочныхоо бас цаашдын ажил, амьдрал бүх зүйлд нь сайн сайхныг хүсье. За мөн телевиз үзэж байгаа одоо ирчүүд, за аавууд та, за өсвөр насны бас залуучууд та тий эр цэргийн баярын мэндийг хүргэе. Тэгээд сая бас яригдсан маш олон асуудлыг та бүхэн маань өөрийн гэсэн бас өнцгөөс хүлээн авч өөрсдийн гэсэн бас шийдлүүдийг дотроос бодсон бахаа гэж бодож байна. Ингээд энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.